бодлогын газруудаас асууя. Төгс дэлгэр даргаас за бас амгалан даргаас тодруулж асууя. За 2021 онд Монгол Улсын ерөнхийлөгч Нэгдсэн үндэсний байгууллагын энэ дээрээс тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Энэ нь өөрөө Монгол Улсын хувьд байгаль их дэлхийн тэнцвэрт байдлыг бий болгоход хамгийн чухал одоо дэлхийд даяар бас өөрсдийн хувь нэмрийг оруулсан юм чухал шийдвэр болсон. Байгаль орчны салбар хот хөдөөгөө сэргэж эхэлсэн. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд за олон газрыг хамгаалтанд авч тусгай олон бүсүүдийг бий болгосон. Энэ нь өөрөө нийслэлийн түвшинд ч тэр, засгийн газрын түвшинд ч тэр, улсын их хурлын түвшинд ч тэр хийгдсэн юм бодиттой ажлууд. 21 аймаг 9 дүүрэгт цэцэрлэгт хүрээлэнтэй болох ногоон байгууламжийг хөгжүүлэх энэ бодлого руу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр алсын араа 2050 дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр шин сэргэлтийн бодлого за мөн нийслэлийн бодлогын бүх баримт бичигт тусгаж өгсөн. Зорилт маш тодорхой олж өгсөн. За өнөөдөр бидний хилцэж байгаа асуудал буюу үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 973 га талбайгаас бид нар өнөөдөр 96 га талбайг нь тасдаж авах гэж байна. За энэ байгууллагын удирдлагаар ажиллаж исэн үний хувьд энэ газрын ач холбогдлыг энэ газар доор юу байгааг мэддэг хүний хувьд энэ дээр бол эсрэг байр суурьтай байгаагаа би хорооны урал дээр ч хэлсэн, бүлгийн урал дээр ч хэлсэн. Энэ бол миний байр суурь. Ягаад гэвэл маш сайн мэддэг учраас бүх талаас нь. Тэгээ үндэсний цэцэрлэгт хүрээлэнг одоо ийм тархлаагүй болсонд харамсаж байна. За 973 га талбай гэдэг бол өөрөө бид Азда хамгийн том буюу 6 дугаар байранд орох үс хэмжээний том газар нутаг. За энэ байгууллагыг, энэ газар нутгийг авж үлдэхийн тулд, хамгаалахын тулд цэцэрлэгт хүрээлэнгийн үе үеийн дарга нар, ногоон байгууламжийн мэрэгчлэтнүүд, тэр дундаа одоо ажиллаж байгаа зарим хүмүүс тэмцсээр хамгаалсаар ирсэн. Сайн муугаар хэлэгдэн тэр бол асуудал биш. Яагаад гэвэл энэ байгууллагын ажил ил тод нээлттэй явагддаг учраас. Эцэстээ Улаанбаатар хот Монгол улсад ганцхан л цэцэрлэгт хүрээлэн байдаг. 21 аймаг 9 дүүргээс цэцэрлэгт хүрээлэн байгуулах бол үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ирж л алдаа оноо зөвлөгөө мэдээлэлээ аваад явдаг. За хотын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 5.6 м²-т байгаа. За нэг 0.2 м²-аар нэмэгдсэн гэсэн мэдээллийг өмнөх чуулган дээр өгч ирсэн. За нийслэлийн ногоон байгууламжийн 4/1-ийг цэцэрлэгт хүрээлэн бүрдүүлдэг гэдэг ингээд тоо бодох гээд байна л да. Тэгэхээр энэ газраас 96 гааг нь авчлаа. За КОП 17 гэдэг бас нэг 40 гаруй га газрыг нь бас өөр бүтээн байгуулалт хийж ах шиг байна. Ингээд хотын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ үнийгээ дагаад багасж байна л да. Тэгэхээр энэ дээр өөр хаана шинээр ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн төлөвлөж байгаа вэ гэдгийг би нэгдүгээр тодорхой асууя. За хоёрдугаарт энэ ажлууд өмнө нь яригдж байгаагүй ш олон жилийн туршид яригдчихсэн асуудал. Тэгээ хуультай харьцдаг байсан. Тэгээ хуулийг нь бас өөрчилсөн юм байна. Усны сан бүхий усны хамгаалтын энэ бүсэд одоо нийгмийн барилга байгууламж барьж болохоор ингээд хуулийг өөрчилсөн. Хүчтэй л одоо ажиллаж ийн гэх юм уу юу гэх юм. За тэгээд хоёр дахь асуулт нь юу гэхээр байгаль орчны дүгнэлт нь гарсан уу? Нийслэлийн байгаль орчны газар. За амгалан дараагаас нэг тодруулж асууя. За усны газартай зөвшөлдсөн үү? За усны газрын дарга Батбаяр дарга бол ус хамгаалахын төлөө тууштай тэмцдэг хүн гэж би боддог. За 3 дугаарт ус сувгийн удирдах газар худгийнх нь ойрхон мод тарихад л эсэргүүцдэг байсан газар шүү дээ. Тэгэхээр ямар нэмэлт 1 минут. Ус сувгийн удирдах газраас мэдээлэл авмаар байна. Тэгээ одоо золдвын төлөөлөгч ус сувгийн удирдах газрын
менежер үн штэ. Тэгээ эднийхээс бол авсан юм уу үгүй мүү би бас мэдээлэл авмаар байна. За энэ зүйлүүдийг тодруулаад тэгээ санал дээр саналаа хэл. За асуултанд хариулъя. Хин эхэлж хариулах уу? Хин эхэлж хариулах уу? Байгаль орчны газрын дүгнэлт. За давуу тал орлогч. За юун дээр оюун зуул төлөөлөгчийн асуултанд хариулъя. За юун дээр үндэсний цэцэрлэх хүрээлэнгийн газраас үндэсний урлагийн их театр төв цэнгэрлэх хүрээлэнг хоёр улсын ерөнхийлөгч яар төгссөний дагуу 40 га газар дээр бол урдсан байдлаар бол төлөвлөсөн байж байгаа. За урдсан байдлаар төлөвлөсөн байгаа учраас бол анхан шатны бичиг баримтуудыг огдоор хилцэх шатанда ус сууг болон байгаль орчны газартаа хилцэх шатанда тодруулах шатанда явж байгаа гэж ойлгож болно. Энэ талаар бас эргээд дэлгэрэнгүй мэдээллийг оюун зуул төлөөлөгч бичгээр. Сувгийн удирдах газар дээр энэ асуудал орж ирсэн эсэх талаар надад ямар нэгэн мэдээлэл байхгүй. Энэ талаар худгийн хөндөгж байгаа асуудал байгаа юу гэж асууад тодорхой хариулт авч удаагүй учраас мэдэхгүй байна. Тийм учраас одоо энэ талаар санал аваагүй л гэж би бодож байна. За асуулт асууж дууслаа. Саналтай төлөөлөгч авъя. Саналтай төлөөлөгч. Бичгээр өгөөд харагдах уу? За оюун зуул төлөөлөгчийн асуултанд хариулъя. Ерөнхий архитектур төгсдөлгөр төлөвлөлт талаас нь оюун зуул төлөөлөгчийн асуултанд хариулъя. За Улаанбаатар хотын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөгээд 2019 онд батлагдсан байдаг. Тус мастер төлөвлөгөөгөөр ногоон байгууламжуудыг 4 янзаар ангилаад за тухайн ангилал бүр дээр нийслэлийн хэмжээнд хаана хэдэн ширхэг хэдэн га гэдгээр нь бүр наривчлсан баталсан байдаг. Тэгээ яг энэ төлөвлөгөөний дагуу зарчийн ажлын албаас бас үйл ажиллагаа хэрэгжүүлээд жил бүр бол ногоон байгууламжийг нэмэхээр бол ажиллаж байгаа. За ерөнхий архитектурын хувьд бас яг энэ төлөвлөлтөн дээр нэлээдгүй анхаарад харамсалтай энэ төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх боломжгүй болсон байрлууд нэлээдгүйд гарч ирсэн. За тэр дотроо үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол одоо улсын чанартай том цэцэрлэгт хүрээлэнд ордог учраас за том буюу 20 га-гаас дээш энэ ногоон байгууламжуудыг нийт Улаанбаатар хотын хэмжээнд 14 байршлаар бол гаргасан байгаа. За мөн дунд хэмжээтэй буюу 10 га хүртэлх ийм хэмжээтэй ногоон байгууламжуудыг мөн бас гаргаад за зарчийн айлын албанаас энэ оны өнгөрсөн сард за архитектур төлөлтийн даалгавруудыг бол тухайн байрлууд дээр авсан байгаа. Нийт 24 байршил байгаа. За тэгэхээр төлөөлөгчд бас яг энэ төлөлтийн дагуу яг хаана хэдэн га дүүрэг тус бүрээр нас мэдээллийг албан байдлаар албан бичгээр бас хөргүүлье. Баярлалаа.